Аз жаргалтайгаар хохир. Сайхан сэтгэлтэй гинэн цайлган байхаар хүмүүс ашиглуулад байх юм гэж гомдлох хүмүүс олон болж. Адилхан л муу санаа гаргаж байхгүй бол болохгүй юм байна. Яах вэ? Ашиглуулаад л байх уу? Муу санаатай болох уу гэж хүмүүс их л асуух юм. Би аз жаргалтайгаар хохир гэж хариулдаг. Хайрлаж байгаагаа, үннээрээ байгаагаа, сайхан сэтгэлтэй байгаагаа битгий алд. Сүүлд нь харамсах зүйлгүй. Бурхны өмнө ч нүүр бартав. Тэгэж байхад ингээд байх та яах вэ гэж бүү өөрийгөө зовоо. Зүв байгаадаа сэтгэл хангалуун байж, зовж биш, жаргаж уйлж биш, инээж тусал. Яагаад гэвэл үеийн чи үнэн гэсэн болохоор үр дүн гарах нь үнэн байдаг юм. Санаа бүү зов. Аз жаргалтайгаар хохир. Яагаад заавал муухай сэтгэлтэй хүнийг дагаж муухай сэтгэлтэй болох ёстой гэж? Сайхан сэтгэлээ хизээж битгий алд. Энэ чиний үнцэн, эрхэм нандин зүйл чинь байх болно. Яг үнэндээ чиний зүгээс хохирол биш, жаргал чинь байх болно шүү.